За сайн байцгаана уу? 2 дугаар видеокаст маань эхэлж байна. Өнөөдрийн сэдэв бол тусгаар тогтнол. За тусгаар тогтнол гэж юу вэ? Ямар бүтцтэй байдаг вэ? Бид яаж хамгаалах вэ гэдгээ ярьцгаая. За тусгаар тогтнолыг ойлгоход их амархан. Одоо энэ буряд, туваа, халимаг гэдэг энэ манай хойд төрчд байгаа монголчууд маань ямар байгаа вэ одоо? За 40-50-аас доош насных нь бол монгол хэлээ мэдэхгүй. Монгол ёс заншил соёлоосоо бол бүр нэлээд холдсон. Хэлээ мэдэхгүй болохоор ч одоо юу ярих вэ тийм ээ? Орсоор ярьдаг. За Орсыг бол эх орно гэд бүр залуучууд нь итгэцэн. Монголчууд руугаа жоохон тийм сонио хардаг болсон. Тэгсэн мөртлөө Орсууд руугаа болохоор их тийм бас боломжийн өөрийнхөө эх орны одоо ах дүүнэр шиг хардаг мөртлөө монголчууд руугаа нэг тийм жоохон сонио юм хөндөрхөө хардаг болсон байгаа байхгүй. Тэгээ бид нар ингээд тусгаарлагдж байна. Тэр ах дүүнэр маань монголоор ярихгүй болж эхэлж байна. Монгол соёлоос холдож байна. За газар нутаг бүх зүйл нь Оросын холбооны улсыг болсон. За өөр монголчууд маань яасан? Бас газар нутаггүй болсон. Хятадын одоо нэг харьяат мож болцсон. Тэгээ тусгаар тогтнол гэдэг маань ийм юм байт юм байна. Энийг алдчих юм бол ингээд бид нар хэлээ алдд юм байна. Соёлоо алдд юм байна. Тэгээ байхгүй болд юм байна. Тэгээ тухайн улсынхаа боол зарц дагуур хүмүүс нь болдог. Дарамжлагдана, гадуур хогдно. Тэгээ ийм хувь заяа хүлээдгээ тусгаар тогтнолоо алдвал. За одоо бид нэр 3 сая хүн энэ Монгол улстай тусгаар тогтнолоо бол бас одоо тэр сайн сайхныг мэдэрч амьдарцгааж байна. Гэхдээ бид нар бас энэ одоо тусгаар тогтнолоо алдаж эхэлж байна. Тэгэхээр энэ тусгаар тогтнолын тухай ярихаас өөр арга байхгүй. За тусгаар тогтнол ямар бүтцтэй байдаг вэ? За энэ 5 тусгаар тогтнол гэж 5 дотор нь ангилаад ойлгох юм бол их зэгцтэй болж байгаа. За 1 2 3 4 5 гэдэг. Яг аль нь 1-р 2-р гэдэг бол тийм чухал биш. Тавуулаа чухал. Тавуулангийн аль нэг нь байхгүй болоход л Монгол улсын хувь заяа бус тусгаар тогтнолууд нь аюулд учирдаг. За 1-р одоо жишээ нь оюун хэл соёлын буюу боловсролын тусгаар тогтнол гэж байна. 2-р газар, за төр засаг, хууль, 3-р газар нутаг, 4-р ахуй, 5-р цусны тусгаар тогтнол гэдэг. За оюун буюу хэл соёлын тусгаар тогтнол гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр бидний монголоо хэлээрээ ярьж гин үү? Монгол ёс зан заншлаа мэдэж байна уу? Монгол боловсралтай байна уу? Гэсэн тэр мэдлэг оюуны тусгаар тогтнолыг хэлж байгаа. Энэ байжж Монгол улс бусдаас онцгой, бусдаас дархлаатай оршиж чаддаг. За 2-р нь төр засаг, хууль эрх зүй. За төр засаг, хууль эрх зүй гэдэг маань ерөөсөө Монгол улс Монголын төлөө, Монголын эрх ашигыг хамгаалсан, Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалсан хууль эрх зүйн орчин байна уугүй юу гэдэг дээр тулддаг. За тэгэхээр одоо манай хууль эрх зүйн орчин бол ерөнхийдөө Монгол улсын тусгаар тогтнолыг бүрэн хамгаалж чадахгүй байгаа. Тэгэхээр хууль эрх зүй, төр засаглал бол бас энэ тусгаар тогтнолын том бас нэг бүрэлдэхүүн. За 3-р газар нутаг гэж. За газар нутаг бол бидний оршихуйн тусгаар тогтнол. Хөл доороо хишгэх газартай байж бид нар тусгаар улс байна. Хишгэх газартай байж тэр газар дээр бид нар амьдрна. Тэндээ малаа үржүүлнэ, хүнс ногоогоо тарина, оршиж амьдрна, усаа уuna. Тэгэхээр газар нутгийн тусгаар тогтнол ингээд маш чухал 3 дахь зүйл байгаа. За 4-р ахуйн тусгаар тогтнол. За ахуйн тусгаар тогтнол гэдэг бол бид нар хоол хүнсээ өөрснөө хийж идэж чаддаг, хувцсанараа өөрснөө ойд өмсдөг. Энэ бусдаас хараат биш ахуй амьдралаа аваа явуудаг чадaltaй байх хэрэгтэй байдаг. За 5-р цусны тусгаар тогтнол. Цусны тусгаар тогтнол гэдэг бол бид нар Монгол хүмүүс Монгол нутаг дээр байх хэрэгтэй. Хэрвээ бид нар бүгд ингээд тус холилдоод төрлий болоод дуусах юм бол Монгол улс тусгаар тогтнолтой байсны ч бараг утга учир алдагдчихна. Тэгэхээр монголчууд бас өөрийнхөө цусныхаа яс үндэсийнхаа энэ ариун байдлыг, тусгай байдлыг бас хангах хэрэгтэй. Ингээ ийм 5 тусгаар тогтнол байдаг. Оюуны буюу боловсролын, хэл соёлын, 2-р төр засгийн буюу хууль эрх зүй Монголын төлөөх, 3-р газар нутгийн, 4-р ахуйн, 5-р цусны гэдэг. За яг өнөөдөр манай улсын хувьд ямар байгаа вэ гэхээр оюуны буюу хэл соёлын хувьд бол бас нэлээд харьжиж байна. Гадны хэл соёл ёс заншлууд маш их орж ирж байна. Энэ кино янз бүрийн олон ангидын сериалуудаар бол маш их тарих угаагдж байгаа. За 2 дахь төр засаг хууль эрх зүйн хувьд бол ерөөсөө гадны хуулийг орчуулж оруулж ирдэг болсон шүү дээ. Одоо тэр гадны хуулийг орчуулснаас болж бид нар энэ оюутлогын
ордоо алдсан шүү дээ. Тэн дээр нөгөө нэг ашигт малтмлын хуульд 34-өөс дээш хувийг монголчууд эзэмшиж болохгүй гэсэн гадны хууль оруулж ирснээс болоод монголчууд 34 хүртэлх нь монголынх байна гэсэн тэр ашиггүй гэрээг хийсэн. Тэгээд энэ бүх асуудал үүссэн байгаа. За тэгвэл энэ газар нутгийн тусгаар тогтнол одоо Монгол улсын хувьд ямар байгаа вэ? За газар нутгийн хувьд бол бид нэр лиценз гэдэг нэг барьцаанд ламбарданд газар нутгаа тавьдаг болсон. Тэгээд лицензийн хэлбэрээр Монгол улсын газар нутгийн нэлээдгүй хэмжээг одоо гадны банкнуудад буюу ламбардуудад тавьсан байгаа. Тэгээ энэ эргээд Монголдо авахад бол маш хэцүү. Газар нутгаа бол бид нэр ингэж лиценз нэрээр гадны банкудад барьцаанд тавьж алдж байгаа. За ахуйн тусгаар тогтнол буюу тэр хоол хүнс хувц сунрын тусгаар тогтнол дээр бол бүх энэ ахуйн тусгаар тогтнол бол бас л хэцүү байгаа даа. Гэхдээ бас нөгөө дүрийгээ бодоход арай гайгүй. Нөгөө малтай газар шошороотой болохоор тэр хүнсний аюулгүй байдлаас харцангуй арай гайгүй. Тэгтэл бас хэцүү. За тусны тусгаар тогтнол бол бас боломжийн хэмжээнд байгаа. Гэхдээ бол бас цаашдаа бол болгоомжтой байхгүй бол бас энэ монголчуудын цус соёлдох асуудал бол бас хэтрүүл бас тусгаар тогтнолд аюул учирнаа. Тэгэхээр ийм 5 тусгаар тогтнол байдаг байна. Тэгэхээр энэ 5 тусгаар тогтнолыг яг үндсэн хуулийн гол зарчим болгож авч үзэх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр одоо шинэ үндсэн хууль сая шинжилж баталсан тийм ээ. Тэгэхээр дараагийн үндсэн хуультай бид нэр 5 тусгаар тогтнолынхаа үндс суурин дээр тэр дараагийнхаа үндсэн хуулийг батлах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр хүн болгон энэ 5 тусгаар тогтнолоо ойлгож энэ 5 тусгаар тогтнолынхаа төлөө өөрийгөө зориулж бүр хойчтой энэ Монгол улсаа тусгаараар нь ариунаар нь өвлүүлж үлдээх хэрэгтэй юм байгаа шүү. Тэгэхээр бид нэр бурятын араас, халимгийн араас, туваагийн араас, өвөр Монголын араас орох ёсгүй. Бид нэр энэ үлдсэн жоохон нутаг газраа хамгаалах хэрэгтэй. Тэрний төлөө хүн болгон хүчин жармалт гаргаж, хүн болгон бие, сэтгэл, оюунаа зориулах хэрэгтэй. За тэгээд та бүхэн манай энэ маш товч гэсэн подкастыг цааш нь түгээж олон түмэнд хүргээрэй. За баярлалаа.